За сайн байцгаана уу. Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ хүмүүс маш их андуурдаг. За яг хөө их хүмүүс мэддэг л байх л та. Гэхдээ мэдэхгүй хүмүүст зориулаад count хуудас бүлэг 3-ын ялгааг тайлбарж өгье. За энийг хойлох хүмүүс маш их байна. Хойлдог хүмүүс хойлж ойлгоод ингээд толгой нэргээд ингээд замхарсан хүмүүс маш их байна. Тэгэхээр ерөөсөө энэ хувийн аккаунт те профайл аккаунт гэсэн үг шүү дээ. За пэйж буюу хуудас, групп буюу бүлэг. Энэ гурван зүйл чинь гурван өөр зорилготой, гурван өөр хэрэглэгдэхүүнтэй, гурван өөр онцлогтой ялгаатай зүйл ээ гэдгийг ойлгох хэрэгтэй. За профайл аккаунтаас эхлэе. Хувийн аккаунт гэсэн. Хүн болгон өөрийн гэсэн аккаунттай өнөөдөр Монголд. Тэгэхээр энэ хувийн аккаунтыг юунд ашигладаг вэ гэхээр хувийн одоо ажил, амьдрал, өдөр тутмын хэрэгцээ илүү одоо тийм хувийн шин чанартай гэсэн. За хэмжүүр нь найзуудаар хэмжигддэг. Хамгийн одоо лимит нь 50000 найз. Хувийн аккаунт бол хамгийн ихдээ 50000 найзтай байна. Тэрнээс олон найзтай байх боломжгүй. Сурчлагаа хийх боломжгүй. Гэхдээ хувийн аккаунт сүүлд нэмэлт одоо апдейт ороод хувийн аккаунтаа мэргэжлийн болгож өөрчлөлт буст хийх боломжтой болсон. Гэхдээ энийг би өнөөдөр ярмааргүй байна. Яагаад гэвэл пэйж буюу хуудас гэдэг зүйл байгаа нөхцөлд энийг ашиглах шаардлага. За хувийн аккаунт одоо бизнесийн зорилгоор хувийн аккаунтыг ашиглах тийм зохимжгүй. Одоо зарим нэг дэлгүүрүүд ч гэх юм уу бизнесийн байгууллагууд хувийн аккаунтаар өөрийнхөө дэлгүүрийг нэрлээд тийм ээ дэлгүүрийг хувийн аккаунтаар үүсгээд тэгээд бизнесээс сурталчлаад. Тэр бол ямар ч тийм зохимжгүй зүйл. Ягаад гэвэл тэрүүгээр сурчлагаа хийж болохгүй. Ямар хүмүүс хандж байгааг харж болохгүй, аналитик хийж болохгүй. Ийм сул талуудтай. За хоёрдугаарт буюу пэйж буюу хуудас. Пэйж буюу хуудасыг бид нар яаж үүсгэж вэ гэхээр заавал хувийн аккаунттай байж иж үүсгэж. Бид нар эхлээд хувийн аккаунтаа үүсгэх нь шүү дээ. Хувийн аккаунтаа үүсгэснийхаа дараа бид нар тэр хувийн аккаунтаараа дамжуулаад пэйж буюу хуудас үүсгэж. Нэг хувийн аккаунт дээр хэдэн ч хуудас пэйж үүсгэх боломжтой. 10 хэдж байж болно. Тэр пэйж хуудас нь зөвхөн тэр нэрээрээ зөвхөн тэр зорилгоор ашиглагддаг. За хэмжүүр нь болохоор followers буюу дагагчд. За followers дагагчд. Лимит буюу одоо хязгаар байхгүй. Хэдэн саяч дагагчтай байж болно. Boost буюу сурчлагаа хийх боломжтой. Банкны карттайгаа холбоод төрөл бүрийн сурчлагаа хийх боломжтой. За мөн төрөл бүрийн аналитик хийх боломжтой. Энэ миний пэйжд өнөөдөр хэдэн хүн хандсан, хэдэн хүн харсан, хэдэн engagement үзүүлсэн, миний видеог хэдэн хүн үзээд тэндээс нь нас нь хэдийн, хүүс нь хэдийн, намайг дагж байгаа хүмүүсийн хэдэн нэмэгтэй юм ч. Энэ маш олон аналитикуудыг пэйж хуудас хийх боломжтой. За энэ давуу тал гэсэн үг. Бизнесийн зорилгоор хөвчлэн ашиглагддаг. Бизнес хийж байгаа, бүтээгдэхүүн сурчлагаж байгаа хүн болгон хуудас буюу пэйжийг заавал нээх хэрэгтэй. За 3-дугаарт нь групп буюу бүлэг. Энэ бол хувийн зорилгоор ашигладаг, бизнесийн зорилгоор ч ашигладаг. Хобби, одоо сонирхол, янз бүрийн сонирхол, янз бүрийн бүлгүүд одоо фэйсбүүкт байна шүү дээ. Номон дурлагчдын бүлэг гэж байна. За автомашин сонирхогчид машины зар одоо жишээл маркаараа тий Camry, Toyota, Prius, Mercedes-Benz сонирхогчдын зарын группууд байна тий. Эдгээр бол ингээд маш олон сегмент хуваагдаад ингээд төрөл бүрээр задраа явчихдаг. Бүлэг үүсгэхийн тулд мэдээж хувийн аккаунттай байх хэрэгтэй. Хувийн аккаунтаар дамжуулж бүлгийг ч үүсгэх юм, пэйж буюу хуудасаа ч үүсгэх юм шүү дээ. Хэмжүүр нь бол members буюу гишүүд. Хувийн аккаунтод одоо хэмжүүр нь болохоор найзууд те пэйж буюу хуудсан дээр followers буюу дагагчид, бүлэгт болохоор members буюу гишүүд. Нэгсэндээ нэг ангид хүүхдүүдийг оруулж байгаатай яг адилхан бүлэг болгож байгаа гэсэн. Тэгэнгүүт тэн дотор гишүүдийн тоо хязгаар байхгүй. Буст хийх боломжгүй. Ягаад гэвэл тэр өөрөө олон хүмүүсийг дотроо агуулж яадаг учраас ямар нэгэн байдлаар холбож буст хийх боломжгүй. Аналитик буюу одоо пэйж буюу хуудасны хэмжээний
одоо судалгааг харах юм боломжгүй гэсэн. Энэ үндсэн 3 энэ хэрэглэгдэхүүн чинь ийм л ялгаатай. Хувийн аккаунт, хуудас, бүлэг гэсэн ийм 3 төрлийн зүйл Facebook дээр байдаг байна. Энэ 3-ыг хольж ерөөсөө болохгүй. Энэ 3 чинь шал өөр зорилготой, өөр хэрэглэгдэхүүнтэй зүйлс. Гэхдээ нэг бизнест хоршуулж ажиллуулж болно. Та өөрийн бизнес дээрээ хуудастай байж болно. Групптэй буюу бүлэгтэй байж болно. Энэ нь адилхан нэртэй ч гэж болно. Тэнгүүд өөрийнхөө community-г буюу одоо хэрэглэгчтэй тэр бүлэгтэй хэлсүүлэнгүүтээ бүлгэрээ дамжуулаад бүтээгдэхүүнээ сурчилж ийж болно. Гэхдээ хувийн аккаунтыг хизээч бити бизнесийн зорилгод ашиглаарай гэдгийг